За, celebrity date-үүд англиун гинэ. Бүгдээр манай өдрийн celebrity нэгтэй өрсөлдөж алгачлаар өгтөөцгаая. Яа. Алгачлаар өгтөөцгаая. Вау, бүгдээр алгаш. Энэ дугаартаа ч манай хөрхөн бүсгүүчүүд нь ч орилж байна. За. За одоо ингээд та бүхний одоо хүссэн үлээсэн celebrity date-ийн гол эзэн тийм ээ. За манай эмэгтэй оролцогч та бүхний өмнө халуудаслаар эмэгтэй celebrity-г угтаарцгаая. Химбэ. Вау. Зягахтай бүгдээр гарсан хүмүүст бүгдээр алгадчих бэлдээ тийм ээ гахтай. Жохон дутуу шүү манайхаа. Аль нэг алгадчих идэггүй. Алгадчих өгөөрэй. Хоёрхан залуутай юм уу? Өмнө хэд үдвэсэн юм? За окей манай хоёр залуу маань те юуны түрүүнд тэгэхээр гоё өөрсдөө танилцуулаад энэхүү болцоо гоё эхлүүлсэн дээр гэдэгт бол итгэлтэй. За манай эхний залуу эхлэе тийм ээ. Өөрийгөө танилцуулаад. За сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ананд гэдэг. Би тэгээ 24 настай. Банкнд ажилладаг залуу байгаа. 24 настай Ананд гэдэг банкнд ажилладаг. За бүгдэнд нь өрөө мэнд хүргэе. Намайг Гамболдын лавгцсан гэдэг. Одоо 29 настай спортын тамирчин байна. Ямар спортыг чад? Ямар багтай бол та? Окей. Гахалтай. За манай эмэгтэй маань гоё. Гоё өөрийгөө танилцуулаад тийм ээ. Яагаад өөрийг чинь энэ хоёр залуу Лавгц энэ. Тэдүүд Google дил та. Гэт бүр ингээд чи өөрийн амар гоё давуу тал хэлж хамгийн гоё. За сайн мэцхан уу намайг Англиун гэдэг. Тэгээд одоо ер нь 20-ын дундуур наслаад явж байна. Эмэгтэй хүн дайч ч юм уу халамжтай чанар таалагддаг гинэ. Налах баясна гинэ. Тэгээд миний давуу тал гэх юм бол би маш олон тал руу хуурч чаддаг тийм хүн байгаа. Нэгэн хэвийн энгийн биш. Энгийн биш. Гахалтай. За үнэч фэнүүд нэрсэн байна тий. Яа олон хүний өмнө ерөөсө гараагүй амар уудцсан чинь сандраад байдаг гэж. Яг чинь подкастаа л хийж байгаа тий яг Камерны ард байдаг болохоос шүү дээ. Яг урд бол байгаагүй тий. Юу гэж байгаа юм бэ? Урд л байдаг үстэй. Гэхдээ юм олон хүнийх нь яг ингээ бодитоор үзэх. Камераар хүмүүс бичсэн шааж явах тийм. Зурглаач хийсэн. За энэ хүн юу гэж орилоод байгаа юм бэ тий? Fuck you гэж орилоод байгаа юм уу? Love you гэдэг юм уу? Ямар сонин дугаар. Лав юу гэдэг юм уу? Fuck юу гэдэг. Та нар ч та бүр согтцсон юм уу аашин тийм ээ? За. Манай хоёр залуугаа өөрсдийнхөө давуу талыг хэлээж төхөө. За миний хувьд болохоор би бас айгүй олон тал руу хувирч чаддаг. Ер нь сонирхдаггүй юм баг байхгүй. Спорт бол спорт, тэгээ урлаг бол урлаг, тэгээ дуулах дуртай тийм хүн байна. Тэгээ ер нь айгүй хүнийг ойлгохдоо бас сайн, айгүй халамжтай гэж боддог өөрийгөө. Вау. Халамжтай тийм ээ. За манай нөгөө залуу. Хөрөвдөг залуу тийм ээ? Хөрвөөч залуу. За яг давуу тал гэхээр сайн мэдэхгүй байна. Юуцээ спортоор хичээлээд 21 жил болсон байна. Тэгэхээр тууштай байж магадгүй. Вау. Вау. Бараг надтай чицэн хугацаанд спортоор хичээлсэн байх шээ. Яа ямар амар юм бэ гэж. Ахын чамайг төрж явахад спортод орж илаа гэдэг л тий. За. Окей, манай англи өнөөдрийг ямар хуу залуу Мен дас 20 хэдэн жилээс e-спортоор хичээлж хайж ирсэн бай тий. Өмнө жил Demarcus Cousins-ыг анх ирж байхад нь өөдөөс нь тоглоод хамгаалж ирсэн залуудаа лав гэсэн гинэ. Окей. Ямар хуу залуу байгаасаа гэж бодчих. Төсөөлж ин тий. Би болохоор яг ингээ өсвөр наснда өөрийнхөө сонирхдаг залууг ингээд өөрийнхөө яг эсрэг юм даруухан төрлийн хүн гэж би боддог байсан байхгүй юу? Ааха. Тэгсэн чинь нас ингээд явах тусам дараахан залуучууд айгу уйтгартай юм байна. Ер нь юм хөвгчлөлтэй хүн гоё юм байна гэдэг сонголтод
хүрсэн. Тэгээд ер нь аль эрэгтэй хүн бол хөгжилтэй байхад тэгээ болчдгийм байна гэдэг тийм юмыг бол яг ойлгоод явж байгаа. Тэгэхээр ер нь хөгжилтэй хүнтэй хамт гоё юм адал явдалтай зүйлийг хайж ирсэн байгаа. Гайхалтай. За тэгэхээр манай залуу шууд хөгжилтэй байхад болох юм байна. Хамгийн гол нь те. Өөр юу ч хэрэггүй. Номер 1 нь хөгжилтэй байдал. Хөгжилтэй залуу байх нь шүү дээ. Хөгжилтэй байдал. Өшөө гадаад физикал байдлаас. Гадаад байдлаас гэвэл би яг ингээд үерхэх хүнээ сонгохороо ер нь яг ийм өндөр залуу бол бараг сонгож байгаагүй юм бэлээ. Сонгож байгаагүй юм байна лээ. Тэгээ одоо ингээ үерхсэн хүмүүсээ харахаар яг ийм бас тийм яг ийм айхтар өндөр хүн Корона байдаг юм угаагаар бэлээ. сэнгүүр Энэ удаа бодлоо бол би яг байна. өндөр хүнтэй хамт байж үзмээр байгаа. Вау, үзмээр байгаа те. Өндөр хүн тийм ээ. За. Өндөр хөгжилтэй байвал болно тийм ээ. Өндөр хөгжилтэй. За. Өөр одоо манай хоёр залуугаас асуух асуулт байна уу те англинд яг бэлдэж ирсэн. Өнөөдөр чиний подкаст дээр хутга асуулт асуудаг штэ те. Тэрний шиг. Анхилоо. Яагаад энэ шоунд орсон бэ? Чүсэн. Сингл болохоор гэж. Гэхдээ би зүгээр яг хүмүүс одоо танаа шоуг би ингээд бас ингээд Зүгээр яагаад над руу гэртээ байхдаа айгүй үздэг. Тэгтээ зүгээр яагаад хүмүүс энэ шоунд ороод байгаа юм бол гэж боддог. Зүгээр тэгж боддог байсан юм. Тэгээд зүгээр яг өнөөдөр яг ямар одоо шийдвэрийн хүрээнд энэ шоунд ирсэн бэ гэж л асууж байгаа юм. Ямар зоригтой те. Зорилго нь бол мэдээж хүн олох байсан шүү дээ. За миний хувьд болохоор яг өмнөх New Year special дээр маань найз ороод тэгээд намайг refer хийж өгөөд тэгээ би бас өөрөө зөвшөөрөөд орж ирсэн. Яг сонирхолтой юм хийж үзмээр санагдсан гэх юм уу? Ямар сонирхолтой юм бэ гэх шахахтай. Айгуу сонирхолтой байна. За. Бас нэг шин туршлага тийм ээ. За нөгөө залуу нь ярих чинь үү эсвэл асуух уу цаавал? Шоунд оролцох гэсэн санал тавьсан. Тэгээд тайминг гэх юм уу те яг ингээд Яг энэ доор нэг юм яг хаашаа. Яа. Болцсон. За болцсон юм шүү. Тайминг нь таараад орсон гэсэн үг үү? Ер нь юм хурдан уу? хурдан уу? Тэ? Эхлээл болцсон нөө. Яг өнөөдрийн хувьд бол яг шоу болох цаг дээр миний хувьд бэлтгэлтэй байсан. Тэгээд өнөөдөр бэлтгэл маань өдөр орж таарад. Тэгээд бас нөгөө талаараа сонирхолтой байж магадгүй гэж бодоод орж ирсэн. Тэнд нэг залуу гоё байна уу гэхэл те. Амар гоё. Баярлаа. Гоё залуу байна те. Дэмжлэгтэй залуу байна шүү. Зя. Хідээ X-тэй вэ манай хоёр залуу? 4. Би бас 4X-тэй. Яг ингээд дуурайгаад байна тий. 5 ч гэхгүй 3 ч гэхгүй яг 4 байгаад байна тийм ээ. Жохо илүү харчвал юм боо болох гэдэг юм шиг те. Энэ 3X нь болохоор яг 10 жилдээ үргэлжсэн. Тэ яг одоо яг тохоо шохоорхол гэх юм уу? Хүүх 10 жилдээ 3 үргэлжсэн юм уу? Тэгээд би одоо бол яг салаад 4 жил болж байна. Бид хоёр 6 жил хамт амьдэрсэн. Тэгээд 4 жил болж байна. Тэгэхээр нэг 3 юм бол. Тэгэхээр одоо ер нь бол тийм ээ айгу гоё байгаа. Заяа айгу хэцүү. Биш ээ үгүй байхгүй юу. Энд чинь ингээд хажуунаас нь ингээд юм ярьж юу гэдэг. Яг үүнд орж байгаа хүмүүстэй жоох хэцүү л байгаа. Үдсэж байгаа манидтэй бол гоё байхгүй юу. Би бол заяа дуртай. Тэгэхгүй гоё байгаа гэдэг чинь юу гэсэн юм. За манай нөгөө залуу хариулъя. Би Зүгээр л ингээд 3 ингээ хоорондоо ярина гэж ярихгүй шүү дээ. Ингээ те бас асуултыг ингээ хөтэлж өгөөд ингээ хооронд нь те салаавчлуулна. Би нэг орсон хүн нь байна. Яриа биш юм ярихгүй. Тийш дээ. Заяа сонирм пста байхгүй юу? 10 жилдээ үерхчихсэн. Гэхдээ тэрийг аюур нь их тоолъё гэж боддоггүй. Тоолъё гэж боддог. Тэрийг яг X гэж тооцдоггүй. Тэр чинь Тэ биш үү. Заяа жаа ингээ орсон хүмүүс чинь бол те ингэж л бодд юм шүү дээ. Яриулдаггүй те яриа маш амар хэцүү байд юм байна шүү дээ. Үдсэж байгаа манидтай бол те бол гоё basic. Гэхдээ яг хүнд орсон хүмүүс чинь амар хэцүү байд юм. Шаа ингээ бүгдээрээ муулт юм биш заяа. уусаа аргагүй шүү дээ. Бараг сар хүрээгүй үерхэл нэг байдаг шүү дээ. Та нарт 10 жил тэр бол ер нь тооцохдохгүй л гэж боддог. Тэгээ сүүлийн харилцаа болохоор 8 сард дууссан өмнө жилийн. 8 сард. Тэгээ холын зан харилцаа их удаан хийгээд тэгээд ер нь Удаан хийгээдээ. удаан холын зан харилцаанд байгаад тэгээд ер нь за ер нь хэцүү юм байна да гэж бодоод байлсан.
Худлаа юм байна гэд тий. Окей. Хидийг одоо body count тавиа тий. Минийх нэг 10-аас 15-ын хооронд body count. Харагцаа тий. Харагдаж ийн гэж шах тий. За 20 дотор байгаа хаа. 20 дотор. Надаас ах юм бэ хаашах гэдэг байгаа чинь тий. За манай хоёр залуу ер нь ямар хөө эмэгтэй хүн таалагдд юм бэ? Миний хувьд болохоор ер нь хөгжилтэй хүнд бас дуртай. Тэгээ өөрийнхөөрөө. Гэхдээ бас зөрөөд эрэгтэй хүнийг хүндэлдэг те. Тийм л эмэгтэй хүнд дуртай. Гадаад төрхөөсөө гэвэл мэдээж бас ихтүүтэй ч юм уу хөөрхөн байвал таалагддаг. Надаа энэ ингээд хэлж байгаа энэ эрэгтэй хүнийг хүндэлдэг ч юм уу эмэгтэй хүнийг хүндэлдэг гэдэг ойлголтыг би юусоо ойлгохгүй байна. Энэ яг юу гэсэн үг юм бэ? Одоо хүнийг хүндлэх үнэлэмж чинь тэ эрэгтэй байна уу эмэгтэй байна уу хамаахгүй яг тэр хүнээсээ шалтгаалах юм шүү. Үгүй юу? Мен буруу ойлгоод хүн байна чад. Бодлоо англиуны тодорхойлолтыг хэлчихэж байгаа юм шүү. Үгүй. За манай нөгөө залуу гэдэг. Яг ингээд өөрийнхөө доторх хүүхдийг алдааг байвал надад таалагддаг. Яг өөрийнхөө дотны үний хажуудаа хүүхдэрээ байж чаддаг. Доторх хүүхд нь яг алдагдааг бол таалагддаг. Доторх хүүхдийг алдаагүй. Тий одоо Жирэмсэн эмэгтэй таалагддаг. Йоо. Доторх хүүхдээ алдаагүй ингэж явж идэг шин. Нөхрөө хүндлэхгүй найзууд дундаа муулаад байвал муухай эзтэй. Нөхрөө хүндлэхгүй найз дундаа муулна гэдэг чинь нөхөр хүндэл хүлээж чадахгүй юм биш үү? Тэгээс бол зүгээр тийм ямар ч нөхөртэй байсан найзууд дундаа муулдаг байдаг. Тийм тэрийг байхгүй л. Тийм бас тэр бас байх уу? За, окей. Ер нь гоё өөрийнхөө байдаг те. Эрхэлвэл эрхэлж чаддаг те. Гоё юм өөрийнхөө яг гоё хүүхд шиг зараа гаргаж чаддаг тийм эмэгтэй. Байна. Үгүй муулахаар байсан ч гэсэн тэгтэл найзуудтай бол ярьтаа үнэ муулах ерөөсөө тэр бол амир тэрийг сасагч. Угаас амьдралтай холбогдсон шүү дээ. Яг үндэ өөрийгөө муулж байхдаа адилхан шүү дээ. Угаас л нийлцсэн шүү дээ. Нэг хүн болцсон шүү дээ одоо. Тийм байна. За, англиун тэгвэл яг одоо жишээлбэл энэ хоёр залуугаас асуухыг хүсэж байгаа одоо тийм асуулт байна уу? Яг хамгийн чухал одоо чи одоо үерхэд гэнэ болзоонд явахдаа төрүүлж асуудаг асуулт. Жишээлбэл энэ хоолой чухлуу те чамд одоо өндөр чухлуу те тэрэн дээр нэг юм физикал байдлаасаа одоо ямар хуу шаардлага хангаж ээж чамтай ихний болзоонд явах юм бэ те? Яавал боломж олгох юм? Би юу? Тийм чи. За яг нөгөө хангалттай сайн мэдээллийг яг сайн авч чадаагүй байгаа болохоор яг асуух юм сайн олдохгүй байна л да. Одоо нөгөө нэг яг хүмүүсийн тухай жоохон сонсчих юм бол энэ хүний тухай ингээд асууж болох юм байна гэдэг тийм асуулт яг ургаж гардаг болохоор одоо яг шууд асуухад бол толгоонд юм бол сайн юм орж ирэхгүй л байна. За манай хоёр залуу тэгвэл өөрийнх нь талаар дахиад мэдээлэлүүд өгье идэх үү? Ерөнхий бишээр. Амар дэлгэрэнгүй. 10 жил явахлаа жоох хөвгдөө штэ deadlines. За түрүү хэлсэнчлээ спортоор хичээлээ 21 жил болж байгаа. Тэгээд ямар спортоор хичээлд юм бол? Сүүлийн 7 жил сагсан бөмбөгийн спортоор хичээлж байна. Би багасаа барилдсан. Үндэсний бүхий аймгийн начин цолтой. Начин тий. 2018 онд Уранга аймагт 5 давж аймгийн начин цол авсан. Мөн гандуулын спортоор олон улсын хэмжээний мастер. Вау. Гандол гэж юу юм? Тийм болохоор ер нь их зааланд баг өсцөнгөө дэлгэд буруутахгүй хүн дээ. Тий. Сүүлийн 7 жил ямар спортоор хичээсэн гэсэн бэ? Сагсан бөмбөгийн спортоор. Сагсан бөмбөг. Гандбол юм аа. За тэгэхээр сагсан бөмбөг одоо яг хамгийн сүүлийн байдлаар сагсан бөмбөгч. Нөгөө нэг байлаар наалдмахаа бөмбөгтөө тэгсэн мөртлөө хөл бөмбөгийн шиг ингээд тэгсэн мөртлөө жижигхэн юм хаалгатай спорт бөмбөстэй. Тэнгүүтээ нэг 3 зайны шидэлт хийдэг гэдэг одоо сагсан бөмбөгчин тамирчин тийм. Тэгээ ер нь бол мэрэгжлийн тамирчин. Мэрэгжлийн байж гэл юм байна. Одоо дээд лигт тоглолт юм байна амар ингээд детальны ярьж өгöd гэдэг чинь. Тэр багт байдаг юм байна. За одоо манай англиунд асуух юм гарч ирсэн үү? Нөгөө залуу маань юу хийдэг хүн бэ? Банкнд ажилладаг гэсэн. Банкнд ажилладаг. Ааха. Өшөө өөргөө тайлбарлая. Олон төрлөө ингээд төрөл рүү хувирч чаддаг гэжсэн. Тэгээд бас айгүй спортлог сакс тоглодог, волейбол тоглодог. Гэтэ энэ хүн шиг мундаг биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд тоглох дуртай. Тэгээд ер нь барыг тоглож чаддаггүй спорт байхгүй. Бүх талын авьяастай гэж боддог өөрийгөө. Станерэ
нэрлээд үз тэрийг чинь чадах нэг уу хараад үзэл гэж хэлмээр. Вау. За одоо инглоны асуултыг сонсъё. Эхлөөний царайг. Өв тэгш залуу. Оо, криш. Налээ. Тэ 13 нэм тэгшгэн гэж одоо тий. 11 хуруутай юм байна гэж. За. Тэгвэл яг ингээд эмэгтэй хүнээс red flag ингээ юу гэж боддог вэ манай хоёр залуу тий? Red flag. Ийм байл үгүй. Тийм ээ. За нөгөө нэг манай Оюун ярьсаж одоо мухай нэ. нэлээ их өв соёл тэгээд өссөн болохоор эмэгтэй хүнийг хүндлэлгүй байвал ер нь жоохон red flag гэх юм уу. Гэхдээ мэдээж тэр хүнийг хүндэлж зөрүүлээд хүндлийг авах учраас бас хов хүнээс шалтгаална. За манай нөгөө залуу бай. Миний хичээл зүтгэлийг үнэлдэггүй гэх юм уу? Тэгэхээр ер нь намайг жоохон хүндэлдэг байвал зүгээр. За манай хоёр залуу нэг юм хүндлэл хүссэнд хоёр залуу тий. Өмнө нь ерөөсөө Тэгээ сая залуугийн хариулт бол гоё сонсож байна. Надад ч ер нь бол тэгээд. Ер нь гэхдээ надад ч хитүү ер нь ямар ч хүнд юм л байх байхаа. Тэгэхээр тэр бол ер нь бол яг хэлэх ёстой red flag надад тэгж бод. хүндлүүлээгүй юм шиг те өмнөх эксүүдтэй те. Бидний хүндлээч гэх тий. За тэгвэл та хоёр маань яг ингээд хүндэл авахын тулд бас нэг юм буцааж өгөх юм эхлээд өгчээж гоё авна шүү дээ тий. Тэгэхээр тийм хамгийн амжилттай романтик үйлдэл чи юу вэ тий? Одоо хайрынхаа төлөө Өөр улс руу нисчихсэн. араас нь нөө? Тийм. Зүр төрүүлээ нисэн шахах те. Хайрынхаа төлөө гэх. Би муухан гэх те. За нисчихсэн. Романтик ниссэн. За манай Би тийм романтик биш юм шиг байна. Зөв үнэхээр толгойд орж ирэхгүй байна. Тийм хийж байгаагүй гэсэн үг тий. Би ер нь гэхдээ ингээд харилцаж байгаа яг хайрлыгээ шийдсэн эмэгтэй хүнээ бүхнээ зориулах амар дуртай. Тэрнээсээ өөрөө бас хайр мэдэрдэг. Тэр нь хөдлийн эрхийн урууныхаа хумсыг хүртэл зориулна тийм ээ. Хөлийн улнаас толгойн өсөрч Гоё өсөлтөө үүсэж штэ. Ер нь бүхнийг зориулаад айгу романтик хайр. Сагсан залуу өдрөгөөт шууд дээрээс шаагаад ороод иж штэ. Одоо асуух юм гарч ирж байна. Түр яг нэ спортоор шалгуулад байсан. Манай хоёр эрэгтэй болохоор яг энд орж ирэхдээ яг ямар эмэгтэй хүнтэй цуг орж байгаагаа бол мдээгүй байгаа тий. одоо мэдчихлээ дээ ер. Тэгэд мэдээд төрсөн сэтгэл нь ямар байгаа вэ? Таалагдчихна. Намайг таалагдуулчих. Би муу адил мэдээгүй одоо ч Ордоогүй шүү. За мэн шалгана. Өбөөс Тэгээ чамайг мэдгүй байвал гоё юу, мэдчихвэл гоё юу? Чи юу гэж бодож байна? Мэдхгүй байвал бас илүү сонирхолтой. Ялч нөгөө нэг өнөө сагсаа зөрөм мэдхгүй те яг өдрийн яг дэлгэрэнгүй өрөөл өдрийн 3 бэлтгэлтэй 7 хоногийн 6 өдөр бэлтгэл хийдэг. Тийм болохоор надад тийм сул цаг гарах боломж маш бага байдаг учраас аль болох өөртөө гэр бүлтэй аав ээжтэй найз нөхдөд цагаар зарцуулахыг илүү үздэг. Тэгэхээр үнэхээр энэ талтайгаа эмэгтэйг бол үнэхээр мэдэхгүй байна. Манай энэ залуу бол мэдээд байгаа. Би бол мэдэхгүй байна. Зөрүүлээ шаасуу. Тэгэхээр ер нь цаашдаа зөвхөн спорттоо тэг гэрээхэндээ л цагаа зарцуулаад яваад байна гэсэн үг үү? За нөгөө түрүү хэлсэн чинь би 6-7 жил хамт амьдарсан гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр мэдээж аль болох өөрийнхөө ингээд хайрлсан үнэлэг бол аль болох ингээд цагийг илүү гаргах хэлгүүд үздэг. Бэлтгэл дараад яг тухайд хамт амьдарчсэн болохоор яриад хаана нэтрээ гэх тийм ээ. Аваа явчдаг. Ерөнхийдөө гэрлэг гэр амтай болчдөг гэх юм уу дөө. Ялангуяа нөгөө нэг маш ихээр ядарч байгаа хөлс гадагшлуулж байгаа болохоор гэртээ очихоор илүү тухтай болдог. Тий. Та 6-7 жилийн харилцаа нь яагаад дууссан юм бол? Үгүй хүн чинь хүндэлж байгаа үнэ таа гэж. Би ерөөсөө сая таа гэж хэлээгүй сайн үгээ буруу хэлгээд тэрийгээ салсан шалтгаан нь юу вэ гэсэн үг тийм. Яагаад ийм олон жилийг цугтаа өнгөрүүлчихэд салваа гэж бас. Хүний амьдралын 6 жил тийм ээ. Би одоо ингээд дүгнээ бодохоор ерөнхийдөө ярилцлага арай бага байсан болов уу гэж боддتي. Одоо тухайд ингээд болсон зүйлээ дараа нь ингээд ярилцахгүй ингээд хитрхи их твчиж өнгөрөөж жагаад нэг бүүн болсон чинь бүр ингээд нөгөө хууч юм уу сэтрээ тийм ээ хоорондоо ярилцаагүй болмаас тийм болсон болов гэж би бол дүгнэж байгаа. Хоримтлагдсан асуудлууд нэг дор дэлбэрсэн байна. Энэ их яг яагаад алгаж шаад байна. Нөгөө X-ийн найзны юм ааш юм. Зүгээр нэг түүх ярьсан чи Тэгэхээр ер нь бол ярилцаа одоо харилцаа дутуу байснаас үүдсэн.
Ананд гэж залуу байсан шүү дээ. Ананд маань болохоор 8 сард харилцаагаа дуусгасан гэсэн. Яагаад ийм хурдан дараачихаа харилцааг хайж байгаа вэ? Хурдан Хурдан шүү дээ энэ чинь. 6 сар юм шүү. Ер нь миний хувьд бол яг хурдан гэж одоо өмнөх хүнээ мартахад бол бас богино хугацаа гэж би бас бодоод байгаа байхгүй юу? Ааха. Анхлооны сүүлийн харилцаа эзэд дууссан юм бэ? Минийх бол одоо яг 1 жил болж байна. 1 жил одоо болцсон тий. Тийм, яг 1 жил за одоо боллоо. Дараа ярилцаар урагшаа. Одоо боллоо. Гэцгааргүй удам руу урагшаа. Бэж та нарын хувьд байгаас нэг харилцааг дуусгасан. Тэр нь богино биш. Урт хугацааны харилцаа байлаа гэж бодъё. Дараа нь хэр хугацаа өнгөрөөж ивэл нормал хугацаа. Бус түүний шүүж байгаа биш яг чиний хувьд шүү. Жилийн дараа ордог гэж юу? Бараг миний хувьд бол болцсон гэж үзсэн болохоор ер нь одоо өөрийгөө сул тавьж байгаа юм уу? Өнгөрсөнтэйгөө өөрийгөө уяад байгаад байвал тэр хүн хизээж дээшлэх бах. Хэр удаан хугацааны харилцаа байсан юм бол Жил гараа. Тэгэхээр бас нэг удаан биш те төрний 6 жил шиг байсан бол ядаж одоо 4 жил те ингээ байж болж байгаа байхгүй те. 1 жил хагас болсон болохоор гайгүй хурдан мартцсан юм байна л да. Тийм байна. Нэг их санаад ах юм байхгүй шүү дээ. Их хугацаанд содын зай байсан юм шүү дээ. Одоо анхлоонтой болцох боломжтой байвал Ямар болцооч яг ямар байх вэ те? Манай хуурдаг залуугаас эхлэв. Ямар ч байсан эхлээд өөрийнх нь сонирхлыг амар сонсох байх. Гэхдээ бас хийж үзээгүй юм ин хийлгвэл гой бах. Би ер нь нэг эмгтэй хүндээ илүү гой мэдрэмж төрүүлэхийн тулд ер нь болцоонд явдаг. Өөрийгөө бол нэг тэр үед боддоггүй. Тэр яг нэг тухтай гой болж иж өөрийнхөө сонирхлыг арай мэдрүүлэхийг хүсдэг ч юм уу те. Чат болонгууд 13 жил 2 хүн 3 сар 49 хоног 4 сар 6 Хийж үзээгүй юм ин хийлгэн. Хийж үзээгүй юм ин хийн те. Илүү сонирхолтой байх үүднээс уйд авахгүй. 9 жил Гайхалтай. 2 сар. За манай нөгөө залуу. За миний хувьд бол ярилцах дуртай. Яа одоо нэг тухтай үнтэйгээ ярилцаа суучаад ерөнхийдөө нэг орчин хамаагүй болох үе байдаг тийм ээ. Ерөнхийдөө тийм зүйлд ярилцаад илүү нэг нэгээ мэдхийг хичээх юм болов гэж бодож байна. Анхны болцоо. Гайхалтай. Анхны болцоо зүгээр яриад болчих юм байна те. Зөв үү? Ямар нэгэн өөр юм хийхгүй. Яг гоо мэдээж ярилцсан дундаа мэдээж тэр хүний айл болох дуртай зүйлийг эсвэл өөрийнхөө дуртай зүйлийг хэлээд мэдээж айл нэг хоорондоо мөргөлдөх зүйл гарч ирж тийм ээ. Нэг нэгэн дуртай зүйл таалагддаг ч юм уу. Тэрийг эсвэл хамтаад хийж үздэг ч юм уу тийм ээ. Анхлоо ер нь ямар төрлийн болцоонд дуртай вэ? Би одоо ингэ бодонгууд те ямар төрлийн болцоо гоё л хоол хийжээвэл гэж яахгүй те. Мэдгүй мэн одоо тийм үлдүү хүмүүс. Та нар одоо болцоо одоо ямар үйдээ? ямар төрлийн болзон дуртай юм бол Сүүлд бол машинд болцсон те. ер нь нөгөө нэг одоо би бол айгүй их болзоонд явах дуртай хүн байхгүй юу? Тэг ингээд энэ бүх зүйлсээс яг ингээд харахаар ийм мартагдшгүй дурсамж өнгөрүүлсэн болзоонууд маань дандаа нэг ийм одоо юу гэдэг нь жоох ийм сахилгагүй ч юм уу те нэг ийм тиймэрхүү байдлаар адал явдалтай байсан үеуд нь дандаа ингээд сэтгэлд ингээд тод үлдсэн байгаад байдаг. Тэгээ тийм болохоор яг ийм энгийн уйтгартай гэхээс илүү нэг ийм санаанд оромгүй сонирхолтой зүйлсийг хийх юм бол илүү гоё байх гэж би бодож байна. Чиний хийжсэн хамгийн романтик юм юу юм бэ те? Хайрхаа төлөө. Хайрхаа төлөө юу? Тэгээ яг тэр дотоод хүн чинь яг хин юм бэ? Хайрсалтай. Ямар амар хэцүү асуулт. 5 цагийн дараа гэс бодцсон суучдаг шин. Хайрынхаа төлөө хийжсэн галзуу үйлдэл юм уу? Романтика. Оо тэгэл яг хүнтэй үерхэж үзэхээс өмнө бол би яг өөрийгөө тийм амар романтик ч юм уу ирэх хүн гэж боддог байсан. Ер нь бол өөрийгөө эрэхтэй хүн шиг л бодож явдаг байсан. Тэгээ яг хүнтэй үерхэд үзсэн чинь би чинь шал өөр хүн байсан юм байлээ. Би чи эмэгтэй хүн байсан байлээ. Тий, яг эмэгтэй хүн байсан байлээ. Эрхлүүлэгдэж чаддаг тий? Тий, эрхлүүл бас эрхэлцдэг, хүнийг бас эрхлүүлцдэг. Тэгээ ер нь ингээд маш ийм эмэгтэйлэг эсвэл бол ийм хүүхэд шиг хөөрхөн зангуудыг маань одоо гаргаж ирж чаддаг хүний хажууд бол одоо янз бүр болох юм байлээ. Нэг тийм хүн залуу шууд бро гэж яаж те яг нэг. Ер нь
би зүгээр ингээ анзаарсан байхгүй юу? Ингээд болзоонд явж байхдаа би нөгөө хүн маань надад таалагдчихвэл би яг ямар шүү зан авир гаргаж байгаа вэ гэдгээ ингээд ер нь тооцч бодож үзсэн чинь нөгөө хүн маань надад таалагдж байгаа юм бол би амар бие бариад идэм билээ. Ингээд ичээд гэх юм уу? Таалагдахгүй гэхээсээ илүү зүгээр яг ингээ жоохон надаа юм тухтай мэдрэмж өгчих юм бол би шууд нөгөө юм найзан дундаа орчдөг. Тийм. Тэг ингээд таалагдж байгаа хэрэгтэй үнтэйгээ бол би жоохон ингээ дуу шууд цөөтэй жоохон ичимхий тиймэрхүү байж байгаа. Тэгээд дасаад ирэхээрээ яг ингээд өөрийнхөө болж эхэлдэг. Дассан газрын давуу зөөлөн гэх тийм ээ. Юм шиг бэнлээ. Бэнлээ. Окей. Өөрийгөө таньж яваа эмэгтэй юм байна те. Өөрийгөө таньж яваа эмэгтэйчүүдийн нэгэн төлөвлөлт өнөөдөр орсон байна те. За манай шоу маань нэлийн подкаст шиг болох гээд байна гэж шахав. Тийм. Тэгэхээр гоё асуултууд руу илүү орцгоё тийм ээ. Манай хоёр залуугийн тийм дуртай байрлал нь яг юу юм бэ тийм? Missionary юм болов? Missionary уламжлалт тийм? Өөд өдөөсөө. Яг толгойд ч. Мэддэг байрлал байна гэж. Нахиа байрлал гэж. За манай сагсчин брогийн дуртай байрлал. Би ингээ бөмбөг ингээ шидэд яг 3-аас орох мөчөд би бас яг зэрэг орж ийн. Балкат байрлал өдөр. Миний гол орлоо, би орлоо. Хаашаа. Яа муухай. За. Cowgirl reverse. Cowgirl reverse. Гэхдээ бөмбөгтэй. Бөмбөг залгиулдаг байрлал хаашаа. За. Окей, ойлголоо. Тэгвэл одоо ингээд яг ингээд одоо хамгийн одоо энэ яг цаг үед хийх боломжтой романтик үйлдэл гэвэл манай хоёр залуу яг юу хийж чадах вэ те? Маргааш чойжогийн тоглолтыг үзье. Чойжогийн тоглолтыг үзье те? Тэгээ Unplugged гээд маргаашийн Valentine special бас тоглолт олж байгаа. Үзнэ. За. Дээдлигийг VIP хэсгээс нь үзүүлнэ. Нэрээ мөг шээс юу гэж байгаа юм бэ? Хин үзэхээр болчихоо гэж. Чиш нөгөө амар хувирдаг шээснэ. Шоо хувирах гэж шаач. Ажуудлага залуутайгаа зүг үзэн шээс. Нэрээ мөг шээс. Дээдлигийн тоглолт VIP-аас үзүүлнэ гэсэн чинь. За манай залуу гээд. Тэгэхгүй үнэхээр романтик биш юм байна. Үнэхээр толгойд бодол орж ирэх байна. Зүгээр гоё шүү дээ. Чиний хувьд л юм гоё байвал тийм ээ. Гэрт нь өргөжих юм уу? Вау. Болцоо гэсэн шүү гэрлүү нүргэж байгаа шүү. Харин гэх шах тийм. Ахын дүү харин гэх шах. Тийм тэр нөгөө нэг юм залуу өстэй нөгөө нэг манай шоунд орж нөгөө нэг автобус сууя гэвэл ганцаараа үлдэнэ гээд ерөөсө тэхээ болцсон гээд ер нь хүргэж өгөхөө бас болцсон баха тийм. Тэгээ манай англиуны хувьд ер нь ингээд одоо жишээлбэл ингээд санхүүгийн байдал ер нь хэр хамаатай байдаг вэ? Мөнгө олдог байдал ч гэх юм уу те ингээд одоо хэр хамаатай вэ? Ер нь аль хамаатай штэ. Одоо ингээд 25 нэмэх бол маш хамаатай. Надаас илүү их орлоготой байж иж би тэр хүний хажууд илүү тухтай тайван байж чадах байх гэж би бодож байгаа байхгүй. Тийм учраас мөнгө бол чухал. Тэглээгээд би тэр хүний одоо олж байгаа мөнгийг нь үрэх гээд байгаа юм байхгүй. Зүгээр тэр амьдралаа аваа явчих, өөрийгөө аваа явчих чадвартай байх л ёстой гэж боддог. Окей. Манай эмэгтэйчүүдийг адаптаж ташмаар байвал те яг айгүй одоо охтуудыг хүсдэг юм бэ те. Өөрөөсөө илүү одоо орлого олдог. Тэгэхээр гол дигэр болчихдаг юм байлээ ингээд. No. She's right. Орлого олж чадах байгаа залуучууд маань л тийм хэлж явах байх шиг те. Тэгээд манай залуучууд ер нь тэр тал дээр юу гэж байна? Өдөө 25 насчаа те. Насанд хүрчээд 7 жил болчоо те өөрийгөөсөө орлогогүй байвал тэгээд одоо охин штэ. Тэ насанд хүрчээд 10 жил болчоо те. Тэгдэг бай те. Одоо жишээл эмэгтэйчүүд ингээ өөрсдөө ингээ карьераа өгөөд ажилтдаг байвал те нөгөө нэг одоо жишээл гэртээ зарим залуучууд бол ингээ өөрөөс нь бага орлогоор өөрийгөө авч явж болохгүй юу? Үгүй дөнгөт чинь ингээ цаашаа амьдрал хүргэж дөнгөт чинь ингээ асуудал чинь үүсэх байхгүй юу? За ингээ хоёулаа болж исэн. Тэгсэн чинь хүүхдтэй болж угаасаа одоо ажил их боломж одоо яах вэ? Яах байхгүй юу? Тэ наач ингээ дараагийн шууд ингээ тэ нэг алхам игээл жоо чагтандаа мултлаа болж дараагийн араа руу орох нь угаасаа тэр араа байхгүй юу? Тэ санаа зовхгүй байхгүй яста одоо ингээд би хүүхэд гаргаж үлдээ энэ нэг юм наваад хийж чадахгүй шүү дээ гэсэн бодолтой байна гэж боддоо танаа найз хүн чинь эхнэрээ ингээд гэртээ тэ ингээд гоё байгаасаа гэж хүсдэг. Зарим нь болохоор юм карьер хөдөлгөөн эмэгтэй хүсдэг ч гэдэг юм янз бүр байдаг шүү дээ.
Манайд юу гэж боддог вэ? Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хаяхгүй байх нь хамгийн чухал. Тэгээд хамт байгаа хүмүүс маань жаргалтай байвал би ч гэсэн өөрөө жаргалтай байна. Тийм учраас карьераа хөөдөг эмэгтэйчүүд сонгох баха. Ямар гоё хөгжим шиг хариулдаг залуу бай. Гоё гоё. За. Гай иш. За манай ээж яг гэртээ байдаг юм байхгүй. Манай ээжийг юу ч хэлгээгүй аваад ирсэн. Ганцаараа ингээд энэ амьдралыг босгоод ирсэн. Заримдаа бас нэг яг аав шиг нэг тийм хандлага гарах гэдэг нэг хэтэрхий харан байх гэдэг. Гэхдээ яг одоогийн миний хувьд бол яг энэ залуутай яг адилхан яг өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд тэрэнд нь ямар нэгэн байдлаар миний тусламж хэрэг болвол туслаад явж ивэл. Окей. Nice. Гайхалтай маш зөв бодолтой хоёр залуу байна тийм ээ? Гайхалтай. За. Ээж нь гомцсон. За ээж нь ч өвднөж байх. Тэ. Одоо хоёрт нэг юм жоохон хөвгөлтэй байдал дутаад байна да. Уул манай англиун хөгжилтэй хүн байгаад идэг. Манай нөгөө хоёр мань айгу сериусны хоёр гай байгаа. Энэ дууг нь яг юм өндөр тэгээ хөгжил дутаад байгаа байхгүй. Тэгжиж яг өндөр хөгжил болох гэдэг байна. Тэгээ энд бол гоё тэгээд хөгжил дутаа тэгээ гоё хөгжилтэй гэ тэ. За. Манай TS энэ хоёр залууг яаль сонгох вэ? Яа, эцгүй. Энэ дээр тэзүүхэл үзээд штэ гоё штэ. Яаль сонгох одоо шууд ингэ сонгож чадахгүй нэрэ. Царайг нь харж ил сонгох бах. Тэгээ яг ингээд нэгтлэн давмгаатад яваг энэ хоёр ч ингэ сайхан ингээд жигхэн үгээ аваатаа шааж штэ. Нэг нь гаргангууд нь зөрүүлж гаргаал те. Нэг нь илгэдэггүүд нь зөрүүлж те хүүг орж ирэл. хоёр англиунаас асуухыг хүсэж байгаа юм байна уу? Мэдмээр байгаа юм те. Хитэн Xтэй вэ? Тий. За манай ихлэ үедээ Xтэй. Би болохоор 2X-тэй. Англиун болохоор 2Xтэй. За. Тий. Өөр. Дахиад угсраа асуулт байна. Эцээ хаана яаж өргөчсэн бэ яа тий. Одоо сүүлийн X-ээс салаад жилийн дараа ингээд өөрийгөө цаашаа явах боломжтой байна гэж бодсон гэсэн шүү дээ. Тэр яг жил байсан уу эсвэл жилээс өмнө нэг цаа жишээлбэл 8 сар ч юм уу тиймэрхүү байсан уу? Ер нь бол яг 1 жилийн хугацаанд би одоо яг өөртөө илүү анхаарах хэрэгтэй юм байна гэдэг бодлоор явцсан байхгүй юу? Одоо нөгөө үнэндээ хит их ингээд нөө сэтгэл гаргаснасаа болоод өөрийгөө алдснаа мэдээд тэгээд за одоо бол би номер 1 юм байна гэдэг бодлоор 1 жил явж байгаад тэгээ одоо бол за би ингээд бас хинийгэнтэй танилцаж хамт байхад бэлэн болсон юм болов уу гэдэг бодолтойгоор ер нь байж гинэ. За эрэгтэй хүнээс чинь тэгвэл дургүй юм чи юу вэ те? Яг ийм залуу байвал би дургүй гэсэн. Ганцх юм. Red flag. Зөндөө юм биш. За хамгийн муухай те. Хамгийн муухай нь тэгэл нөө худлаа ярих штеп. Хэлсэнтэй хүрдгүү худлаа яриад байдаг тийм хүн. Чадна гэчээ чадахгүй те. Тийм. Яг чадах юм шиг ярьж ийснаа яг цагаад болохоор чаддгүй, Тавиулдаггүй. Амнаас цаашгүй эрэхтэй хүн бол маш муухай санагддаг. Худлаа. Ийм хар хил амтай хаашаа те. За. Окей. Таад маа тэгвэл өөр нэгнээс асуух асуулт байна уу те? Байхгүй бол одоо ер нь шийдвэрээ гаргая гэж би л бодож байна. Манайд маань асуух асуулт байна уу? Өшөө мэдж одоо англиун мэдэж чадсан уу? Яг жишээлбэл манай лавцэнд болохоор одоо спортлыг залуу юм байна. Лавцэнд тий. Спортлыг залуу юм байна, сагсчин юм байна. Одоо гэр бүлийн тий. Гэр бүлдээ илүү цагаа зарцуулаад, найзуудаа цагаа зарцуулдаг одоо ийм залуу байгаа юм байна. Надад нь болохоор манай ананд болохоор банкнд ажилладаг 24 настай, юу хөрвч чадна, амар ийм романтик хариултууд өгдөг ийм залуу байгаа юм байна тий. Гэхдээ хөгжилтэй байдлыг нь бол би хэлж чадахгүй юм байна угаасаа гэж. Тийм. Тэгэхээр өшөө мэдхийг хүсэж байгаа юм байна уу? 1 дээр 22, 2 дээр 16. Орондоо хөгжилтэй гэж байна. Манай хоёрын өндөр нь хэд вэ? CTS нэглээд тишээс та. Би 180 см өндөртэй. 100? 180. 180. 90. Чинаша 90. Хаашаа. 180 эрттэй хоёр залуу байгаа юм байна. 190 гэ тэ. Тэгээ заяагийн ямар хамгийн бага ярьсан дуугарах хаа. Ер нь чиний шаардлага нийцэж байгаа ер нь өндөр. Өндөр нь үү? Тийм. Өндөр нөө? Өндөр нөө. Өөрөөр хэлбэл англиунаа тий чи инээвэл инээж болно шүү дээ Америкэн дээр. Энэ ингээд ийм сандлан дээр яг ийм цэг суух надад амар хэцүү байна юу?
Хөвтсөн ч болно ш. Ингээд суучвал яг өөрийгөө ярьлаа. За тэгээ суучгаа тэг яг шоугаа эхлэйдэх үү? Энэ айгүй юм юу яваад. За бүгдээ нэг алгач шийе. Сэргээ идэхгүй ёо. Тийм ээ. За Англиан одоо яг өөрөөхөө байж хэлж гин тийм ээ. За нэр энэ түмээ найз өхөнтэйгээ сууж шít. Ёо. За Англиан одоо яг өөрөөхөө байж хэлж гин тийм ээ. За миний хувьд болохоор би яг нөгөө нэг ийм гоё сайхан юм харж ингэж илүү их кайф авдаг төрлийн юм баггүй юу? Одоо нүдэрээ таашаал мэдэрдэг гэсэн үг. Тийм учраас яг ингээ харахгүйгээр энэ хоёрыг сонсож дүгнэх надад бол амар хэцүү байна. Тийм. Тэгээ би бол тийм ийм хүний гоо зөкслөн сайхан төрхийг ингэж шагшин магтаж тэрийг хард суух дуртай. Тэгээ тийм учраас яг ингээ чихээрээ сонсоход бол ер нь сонголт хийхэд бол маш хэцүү байна. Тэгээд саксчин залуу маань бол надад айгүй тийм хүүтэн санагдлаа. Хүүтэн. Яг ингээ ярьснаас нь дүгнэхэд шүү дээ, тий? Тэгээ зүгээр ингээд эмэгтэй хүн болгон ингэдэг байх гэж би бодож байна. Одоо ингээд ямар нэг эрэгтэй хүнтэй танилцсараа шууд толгоон дотроо тэр хүнтэйгээ ингээд ирээдүгөө төсөөлөөд нэг 5 секундын нэг тийм дүр зургийг бол хардаг. Нэг туур хийгээд тий? Би ингээд саксчин залуутай цуг байх юм бол ингээд гэртээ хүлээгээл тэр хүний бэлтгэлийн тархыг хүлээгээл тэгэл гэрээсээ гарахгүй бид хоёр ингээд зүгээр гэртээ чийлрээл байж явах тийм дүр зургнуудаа орж ирээд байгаа байхгүй юу? Ингээд жоохон уйтгартай амьдрал гэсэн үг. Тэгэл хаяа нэг юу ч яриана орчвол тий? Ананттай цуг байх юм бол яг уу ингээд айгуугаа юм хичээнгүй сонсогдож байна. Гэхдээ мэдээж бас 80 гэдэг. Үг үйлдэл хоёр нь зүрх үгүүг бас өгөөсөхгүй. Тэгээ тийм учраас яг одоо бол сонсож сонголт хийх бол айгүй хэцүү л санагдаж байна. Тэгвэл энэ хаалтыг авчих уу? Зүгээр зэрэгшил сууж байгаа ярих уу? Тэгэж болно шүү. Чи голон суугаад хоёр тал руу хараад ярьж болно. Тэхүү. Уусаа барыг чамайг мэдчихэж байгаа юм байна шүү дээ. Тэрөө өсвөл тэгэж болно. Йоо. За юу яач манайхаа шууд хаалтаа авчихийдгүү. За. За зүгээр. За шууд зэрэгсээ суучих. Англиун яг харж ич айгүй жоохон улаан байна. Жаргалтай хатны хацар улаан гэж те. Яхаар муухай юу вэ? За, окей, англиун тийм ээ. Яг ингээд харж таашаах одоо чамд боломж одоо гарч ирлээ. Энэ хаалтаа тавьчих шахах гэдэг шууд англиун. Тийм. Ямар хуу хоёр залуу байсан бэ? Тэгээ манай чиний зүүн гарт сууж байгаа болохоор саксчин залуу маань, баруун гарт сууж байгаа нь одоо манай нөгөө олон хувирдаг залуу тийм ээ. Ананд лавгцэнд хоёр маань байна. За хин гэж дуудах уу лавгцэндийг? Лавга. Тий, лавга. Лавга ананд хоёр тий. За. Одоо царайг нь харсан чинь тийм ээ төсөөлжсэнээс хэр өөр байна. Ер нь хоёр залуу маань. Ер нь ерөөсө төсөөлөгдөхгүй байсан. Тийм, ерөөсө төсөөлөгдөхгүй байсан. Өмнө нь энэ шоуг үзэж байхад хүмүүс ингээд маск авахар шал өөр хүмүүс байгаад байсан шүү дээ. Ер нь тэгээ тийм болохоор яг ийм төсөөлөл ерөөсө бууж орж ирэхгүй зүгээр хармаар л санагдаад байсан тийм. За одоо харчлаа тий. Одоо хардмаар санагдаж байна уу? Хоёулангийн аваад гарчих уу. Вау. Яа да. Цаогт санагдаад байсан. цаогт энэ царай бүр. Хоёр ийм гоё өөр төрлийн залуу бүтэд бол тийм байна. Өөр шал хоёр өөр төрлийн. Хоёр шал хоёр өөр төрлийн залуу ойлгох сонгохыг хичээсэн. Тэгээд энэ хоёр залууг олох гэж бид нар бас айгүй хичээсэн ч гэсэн. Тийм. Тэгээд яг ямар санагч жишээл Анантын хувьд те яг чиний дотор одоо тэр хариултыг сонсч яснаас хэр байна те. Тэгээ Анантыг чи ингээд одоо хариултуудыг нь тий одоо ингээд сонссон шүү дээ. Чиний яг хариултшгээл царайтай залуу байна. хариултшгээ. Йоо, тэр нь яг юу гэсэн юм бэ? Би яг ингээд дүгнэлт хийх гэсэн чи яг юу гэж дүгнэх юм мэдхээ байсан. Хариулчгээ царайтай залуу. Тийм одоо юу гэдэг нь те айгүй хөөхөн хариулт өгөөд байсан шүү дээ. Айгүй хөөхөн залуу байна гэж ойлгох уу? За. Тийм айгүй baby царайтай юм байна гэдэг. 24-т гэсэн чи те. Ааха. Бичин чамаа хүлээнэ гэж. За байлаач. За ижээ. Маа нөгөө залууг лаваг өгд. Нөгөө залуугийн хувьд болохоор бас л хариулч гэх. Хүүтэн юм уу? Илүү юм тийм байна нэг юм ах вайптай харагдаж байна. It's our voice, it's our. Actusa. No. Bueno.
Зөндөө өтөр хэдэн насны зураг дараач чинь чад. Тэгж яг нөө 6 7 За. тав Хойптай. Эхлээ ер нь ах хүн сонирхдаггүй эсвэл үеийн хүн сонирхдаггүй, дүү хүн сонирхдаггүй. to be honest 10. ер нь сүүлийн ингээд үедэд миний амьдралд асар их дүү хүмүүс гарч ирсэн. Дүүнэр айгу хүчтэй төрж орж ирсэн байлээ гэж. Яа. Үерхлийн зах зээл. 2005 оныхан чинь насан турсан юм байлээ шүү дээ гэж байсан. Тэгээд Тэнд нэг хүн л бүр юу ч болсон. Яг юу болоод байгаа юм бэ? тэгээд яг хоо энэ удаадаа л би зүгээр яг өөрөөсөө ах хүнтэй харьцаж үзмээр байсан. Тийм бодолтой ер нь бол байгаа. За. Гэтэ Өөрөөсөө өндөр хүн хайж байгаа, ах хүн хайж байгаа гингүү цэндэ болчиход байна. Яг ингээ хайсан хүн нь бол цэндэ байгаа даа байхгүй тий. чамаас хоёлаа ах байна. Юу лээ? Чи юу гэж байгаа юм бэ? Үгүй. Манай анд чи 24-тэй гэсэн шүү дээ. 14-тэй. 24-тэй. За. Тий. Нанд одоо 24 хүрж байгаа мó? Тэгвэл дүү юм байна. Дүү юм уу те? Гэтэ Ойролцоо. үе гэсэн үг шүү дээ ер нь бол. Үе. Манай хоёр юуны орд вэ? Үе те. Юуны орд вэ? Тэндээ ч гэсэн үйл өстэй. Тэгээ 25 28 ч одоо үе мултрах үстэй. За манай Англиар өрөөдтэй бэ 20 дунд нас илүү лээ. Ер нь 25 л гэж ойлгосон шүү. нөгөө залуу ихлэ хариулчих тийм ээ. Нэг. За би охины орд. Тэгэж яац. Хүү яаж байгаа юм бэ гэж шахах те. Би бас охины орд бити ингэж манай охины Англи юуны орд. Би юу? Тий. Таалта. Ихэр гişхтэй. Таалаа. Йоо. Өстө мэрэгдүүлэх хүн байна уу гişхтэй. Би материал орд. Зүг байна гişхтэй. ер нь чамд ингээд матчийн хувьд ямар үдээ яг ингээд орны зохицол нь те. Нэг. Ордны зохицол дээр бол би яг одоогор бол яг өөртөө зохицолтой ордыг бол сайн мэдгүй байна. Гэхдээ ерөөсөө огт ингээд зохицдгүй бүтэхгүй ордоо бол мэдсэн. Тэр нь юу? Мэлхий. За байхгүй л юм байна ямар ч. За. Окей. Тэгээд манай нэг экс маань охины орд байсан л та. Тэгээд Ямар байсан? Яг Ягаад ийм сосны ойлгомжтой өстэй гэж шахах те. Би тэгтээ нөгөө нэг 8 сарын охин. Арслантайгаа арай ойрхон шүү. Тэгэж дөгүүлсэн. Дархан болдог шиг. Сайн эрдэнэс дархан шаадаг шиг. Би ер нь ийм шиг юм байлээ. Гэтэ бас амьдрал жоохон сонир шүү те. Арслан байжсан охин руу ундаг нь жоохон даарх те. Жоохон үдээдсэн болж гэх шиг те. За. Манай хоёр харсан чинь те яг одоо өмнө харж исэн охин байна уу? Лавгаг ойд. Өмнө харж исэн мөн ер нь ямар нэгэн байдлаар ерөөс харж байгаагүй. Вау. Ямар гоё юм. вау. Цаанаа нэг юм жоохон дургуйтэй. бас өөрийг нь таньдгүй байвал гоё юм. Хайс үн мөн байгаа сте. Окей. За, сүүлийн асуулт тийм ээ. Сүүлийн асуултыг асуугаад таад маань нэгнээс асуух асуулт байвал асуугаад байхгүй шийдвэрээ гаргая. За, манай хоёр залууд асуулт байна уу? Манай анхлын Хайс үн мөн байгаа даа байхгүй юу? Ойр хамгийн хийж үзмээр байгаа юм юу вэ? Манай залуу цаг алдахгүй тий шууд Хард яг л хиймэр яагаад байгаа юм чи юу вэ гэж шаа тийм амруу нарах шаа. Яг чиний бодож байгаа шүү. Яг шууд хэл. Юу ч бодог. Ойрд яг хамгийн хийж үзмээр байгаа юм гэхээр бол толгоонд л орж ирэхгүй байна л да. Гэхдээ яг сайн хэлж ерөөсөө сайн мэдэхгүй байна. Яг энэ ингээд Screen golf тоглож үзмээр байна уу? Golf. Гэтэ ингээд дотор өрөөнд дотор тэгээ голфын бөмбөг цохно гэсэн. Өрөөнд дотор гольф тоглох гэдэг. Тэ? тэр чинь амар уйдгартай юм шүү. Үгүй it's nice. Үгүй it's nice. Гэтэ юу гол тоглох хүмүүс гэж бэлээд идэм байлээ. Actually. чи өөрөө юу хийх хүсдэг юм бэ? Хийж үзчихсэн үү гэхдээ? Хийж үзчихсэн үү? Golf тоглож үзчихсэн үү? Яг тийм screen тэгж golf асуугаарай өрөөнд. шахтай. Гольф тоглож үзээгүй хаа. Гэтэ зүгээр нөө манай найз тийм газар ажилладаг байсан хгүй юу. Тэн дээр нь очиод зүгээр найзгаа хүлээнгээ ганц хоёр удаа бол ингээд зохиж үзчихсэн. Тийм. Надад яг ингээд нөө нэг зогсоо байрлалаас тоглодог тоглоомноос илүү хөдөлгөөнтэй тоглоомнууд илүү их таалагддаг. Боссоо байрлалаас. За.
Окей. Тий ер нь илүү хөдөлгөөнтэй тоглоом байна тий. За. Би өөрөө бас 10 жилдээ сакс тоглодог байсан. За. Ихтэй гоё да. Энэ дугаар гоё дугаар байна. За. Энэ дугаар айгүй хариултаа бэлнэ. Одоо манай та хэд манд ч гэж тий. Манай эмэгтэй маань тийм ээ хариултаа гаргахад бэлнэ. Шоо хэлэхгүй шүү зөө. Яг хоёр залуухан нүдийг ханиулна. Тэгэхээр яг бэлэн бол шууд хоёр залуухан нүдийг ханиулъя. Бэлэн биш бол асуулт асууя. Би зүгээр ингээд шууд тэр гэж хэлэх юм уу? Үгүй аль нэг рүү заах байхгүй юу? Нүдийг ханиулсныхан дараа зүүн үү бар оноо тий. За. Окей. За ер нь Бэлэн үү? бэлэн байна. За окей манай За хоёр тэгвэл манай хоёр залуунуудаа энэ чи. За манай ангилуун 3 тоолоод бүгд хариултыг сонсъё. 3 2 1. Яа. Таад яг энээс эмэгтэй хүн ямар амар сонирн болохыг ойлгож байна. Вау. Баярлалаа. Зяка гахтай. Тийм, ер нь бол ялангуяа ихрийн ордны эмэгтэй хүн гэдэг бол таамаглаж шүүгшэхгүй тий. Өнөөч гэнэ шиг. Манай амар үнэж ингээ нэг үгүй. Надаас нүдэ нээчих үг асууж тий. Нэг ирээ тийм ээ. За. Окей. Тэгэхээр шийдвэр гарсан байна. Тэгээд манай танилцуулъя та бүхэндээ тийм ээ. Манай хоёр залуу бол мдэггүй байгаа учраас та хоёр маань шийдвэр маань ангилуу маань лавгааг сонгосон байна. За, лавгад баяр хүргэе тийм ээ. За. Окей, манай одоо жишээлбэл Анандыг те одоо жишээлбэл яагаад ингэ сонгоогүй вэ гэдэг шалтгаан хэлж төгөө. Танд бас мэдээ цаашаа бас те цаана дараагийн юмнууд хэрэг болох ч юм билүү тийм ээ. Би өөрөө ер нь жоохон юм чөлөөт хувцлалтанд дуртай. Тэгээд Ананд маань болохоор айгүй юм классик те ийм Олд money стилээр хувцалдаг тий. Хамаажууд ийш орсны. Бусдаараа л өөлөх юмгүй хөөрхөн залуу байна. Дараа учрах хэвээр бол учрах байлгүй те. Бас юм хаалгыг бүрэн хаахгүй тий. Яг нэг юм хөл орох зайтай үлдэг. За яах вэ гэдэг. За. За окей. Лавгад ер нь ямар санагдчих чинь тий. Ер нь одоо ангилуун хувцлсан байна. Тэгэхээр тэр ямар санагдчих чинь юм. За би одоогийн байдлаар бол түрүүнээс одоо хүртэл амар бие барилттай ер нь нэлээд сандралт яг одоо бол миний яг алга хөлөрсөн хэвээр байгаа даа. Та данзарч үлдээ арчаад байгаа даа. Амар юм том гарах юм. Арай тагсах шиг. Яг хитрхи дараахан байж та найзууд үзээд ямар хотлаа дөөд гэж тэгэхэд ахaltaа намайг. Тэгээд яг өөрөөрөө байж чадсангүй тэгээд мэдээж цаашдаа юу болохыг бол таашгүй гэхдээ яг ийм хүн бол биш ээ гэж хэлмээр байгаа. Вау. Гайхалтай. Олон хүний өмнө гарч ирээд бас бие барьж магадгүй тийм ээ. Окей. За ингээд би ч нөгөө олон өмнө өмнө тоглож исэн болохоос ярьж үзээгүй. Зөв. Үгээрээ биш үйлдэлээрээ харуулдаг тийм л залуу байгаа тий. За та бүхэн уусаа мэдж байгаа бох дээдлийн тоглолтыг үзчихсэн бол тий манай лавцэндийг бол мэдэх бах. За окей ингээд та хоёртаа баяр үргээ чаашаа тий. Тэгээ манай лавга бас сонгогдсон байна. Тэгээд та хоёр маань бас нэг гар барих ч юм уу тий ямар нэгэн тийм матч яг уу тэрвэрлдэг ч юм уу юу ч байж болно. Хэрвээ зөвшөөрж явбал. За окей. Ийм дипломат юм уу? Тий та хоёр маань уулын гоё тэрвэрлэгдсэн бол бас гоё цэвэрхэн тий. За эмхтэн би хамаагүй. Хөө хамаагүй үрдэг үү? Тий үрдэг. Ангилуу зөвшөөрж гин үү? Зүгээр зөвшөөрж гинэ. За та хоёр маань гоё босоод тэрвэрлчихэ тийм ээ. Зөвсөрж гинөө. Зүгээр залуу минь. За гайхалтай тэгээд өнөөдрийн celebrity date болж өнгөлөө манай оролцогчдын бэлгийг. За окей. Эмэгтэй. За. Капитан хаа тийм ээ. Буруу өндөө өгөөд байна. Why not? Залуу маань бас энийг аваад цаашаа эмэгтэй тэгээд цуг ширээнд суугаад та хоёр минь зүрж уух юм байна. За окей. Толлох уу? Черс их үү? Зүрх ийм одоо тэгээд тол өөрийгөө бэлдээд байж байгаа манай өө та нар чи ямар сонио охтууд вэ гэшөөд. Вайнаваад ивент тэтгэгч ерөнхий ивент тэтгэгч тины уламжлалыг шилжүүл тийм ээ. За. Маргааш бас тулгах болтгоо тийм ээ.
Хэрвээ та хоёр гоё болцоод тийм ээ. Маа за одоо жоохон гонигтэй тийм ээ манай Ананд маань. За окей та хоёроо суудалд нь урьж байна. За Анандыг шүүрэх юм байна уу? Бидний урилгыг хүлээн авч энэ их завгүй ажлын хажуугаар оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Анхлаа одоо ойлгосон баха. Яагаад манай шоунд хүмүүс ордгийг тийм ээ? Одоо ойлгосон байх гэж найдаж байна. За. Окей, манай Анандыг шүүрж авах эмэгтэй байвал яг одоо 3 тоглоом дотор гараа өргөөд гарч шүүрж авч болно. За тийм бол нэг найз руугаа заагаад байна тий. 3 2 1 Байхгүй. Энэ зөв юм айгу рандом байжсан. За байгаа мó. Анандын өндөр метр 80. 80. Ам дуудлага худлаад орж байгаа юм шиг те. Анандыг зарлаа 3 2 1 гэж байгаа тий. Сүүлдээ Ананд нь хэд юм бэ гэсэн шааш. За байхгүй тий. За окей байхгүй баярлалаа тэгээд сайн ихч нарын холбооноос тийм ээ оролцлоо. Үнэхээр гоё залуу шүү. Баярлалаа. Баярлалаа бро. Манай Анандыг сонирхох Анандын тайпыг одоо сонирхдаг Ананд гоё залуу нөө. тэртэй байна. Манай Андыг яагаад таньд тайлбар шах. За манай Нэрийг шүүрэхгүй юм уу? Why? Ойлгомжтой. Ягаад гэвэл энэ Валентины дугаар энэ ч дандаа хосоор очсон хүмүүс байгаа юм байна л та. тэгээ дараа нь хувьдаа чатлах гэдэг үзээд ах шиг үнэ тий. Царай чухал шүү. Царай л задуу шүү дээ. Дараа нь ажиг нь орохоор авчидөө гэдэг яг тийм бодолтой тий. Тийм нууцхан ийм харилцах хүсэлтэй октод ах шиг үнэ тийм ээ. За гайхалтай тэгээд celebrity ихний болцоо таалагдсан байлаа бүгд хаалгасан сонсодгоо. Яг ийм болцоо болгон заавал ийм хөгжтэй байх бас албагүй тий. Залуу болгон бас бит хоёр шиг юм байна.